За автомашиныг дуутаа цаашлахаас гадна дуугүй ажиллаж бас болно. За энэ маань бол автомашин олон нийтийн газар байгаа буюу эсвэл гаражтай харуул хамгаалттай газар байгаа үед тохиолдлын дуут тохио хэрэггүй үед за дууг нь хааж ажиллаж болдог. За энэ үед машинд гадны бит хүрэхэд автомашин дуурахгүй боловч аварын гэрэл анивчиж за гар удирдлагын дээр бол мэдээлэл ирнэ гэсэн үг. За энэ үйлдэлийг хэрхэн хийх талаар заавар өгье. За дэлгэсэн дээр бол машины хаалга онгорхой тохиолдол бол идэхгүй гэсэн ийм горимд байна. За тохиолдлыг идэвхжүүлэх товчлуурыг нэг удаа дарна. Тохиолдол идэвхжиж хаалга цоошлогдлоо гэсэн дурсаж гарч байна. За энэний дараагаар цоошлох товчлуурыг удаан дараад онгойлгох товчлуурыг нэг удаа дарахад дуут тохио хэрээс болж байгаа. За энэ маань бол машин дээр дөргөлт ирэхэд автомашин дуурахгүй гэсэн үг. За зөвхөн удирдлагын дээр мэдээлэл ирнэ. Алхны зураг гарч удирдлага дуурна. Машин бол ямар нэгэн дуурахгүй зөвхөн аврын гэрэл авчна гэсэн. За энэ үед дуут тохиог унтраахтаа онгойлгох товчлуурыг 2 удаа дарна гэсэн. За тохиолдлын дуут тохио гар удирдлагын дээр ирж байгаа мэдээлэл зогсож тохиолдол хэвийн ажиллагааны горимд орчно гэсэн. Энэ тохиолдлын маань дуут тохио хэрээс болсон байгаа учраас дуугүй тохиолдлын горимд шилжсэн хэвээрээ байна гэсэн.